Хай. Хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгье. Ойрд гадаад дулаараад, модод ногоороод өстой гоё болж байгаа. Би ер нь Бээжингийн 4 сар, 10 сар хоёр туртай. Гоё тий. Хүүгийн цэцэрлэг өнөөдөр биеийн тамирын үзүүлбэр тэмцээнтэй. Одоо Монголын бол нөгөө ногоон гэрэл цагаан шугамтай төстэй юм шиг үлээ. Хүү маань цагтаа олж байгаа гэсэн. Би бас багтаа цэцэрлэгт явдаг байхдаа бас ногоон гэрэл цагаан шугам тэмцээнд аягүй их ордог. Тэгээд яг шүгэл үлээдэг цагтаа бас дандаа жил болгон болдог гэсэн. А нэг удаа болохоор юуны тэмцээн байлаа. Нэг бүжгийн тэмцээнд орж исэн цэцэрлэгт байхдаа. Тэгээд ангаараа бүнээр орсон байхгүй юу? Тэгсэн чинь одоо би нөгөө халдсан. Аав нэг ядаргаатай зам болохоор л өснө гоё ургана гэд ингээ хамаг ус усуулчдаг. За тэгэл ингээл цэцэрлэгт орохдоо юм халдсан. Тэгсэн чи багш амир муухай цэцэрлэгийн багш намайг за чи халдсан юм чи угаасаа нэг эрэгтэй хүүхэд дутаад исэн чи эрэгтэй болчих шиг гэсэн. Тэгээд бүжгийн тэмцээнд орохдоо эрэгтэй хүүхдээ хувц өмсөд ингээ орж исэн. Тэгээд яг бүжгийн тэмцээний өдөр уйлаад. Яг ингээ тэр орохын өмнө л надад хувц өмсгөж байгаа байхгүй юу? Эрэгтэй хүүхдүүд бүгдээрээ нэг өнгө хувц, октод найраа ондоо өнгө хувц. Тэнгүүт би шууд тэрийг хараад үйлчтийн баас. Тэг өмнө нь яг бэлддэг байхдаа нэг амар анзаардаггүйсэн. Тэрийг өмсгөө гэж уйлаад. Тэгээд багш маань чи тэгээд одоо яагаад ингэж ийгэн өөр охины хувцас байхгүй штэ энэ төр гэд хөрхий. Тэгээд багаж хэрээд муу аваад гэдэг. Би ер нь багын л баг нэг урлагийн авьяас бол том марахан. Нэг тийм авьяастай хүн бишээ. Бүр багтаа болохоор наваг бав хахад ингээд баян хуур хөгжим хүмүүс гадаа ингээд айгүй их тоглоод идэг гэсэн. Их хөвчлөө өвөнөр ч юм уу. Тэгээд би баян хуур тоглох юмсан тоглож үсэх юмсан гэж айгүй боддог гэсэн. Манай цэцэрлэгт багш маань бас баян хууртай тэгээд өглөөний дасгал дээр тэрийгээр тоглоод тэгээд бид нэр дасгал хийдэг гэсэн баггүй юу. Тэгээд тэр хайнда би тэр баян хуурыг ингээд татдаг гэсэн. Тэр чинь ингээд гараараа хоёр тийш нь ингээд одоо нэг уян хоолой шиг гэх юм уу. Юу шигч гэмээрээ ингээд татдаг нэг тэгээ хажуу талтай юм тавчлаараатай гоё айгу харахад хүүхдүүдээр харахад айгу гоё юм аа. Би тэгээд том болоод баян хуур хөгжмөр тоглолдог. Циркийн хөгжимч болно гэж хүсдэг байсан. Тэгээд харин том болчоод яг Бээжинд анх ирчээд яг гадаад оюутны одоо урлагийн номер үзүүлдэг тэмцээнүүдэд харж байгаа байхгүй юу? Гадаад оюутнууд ингээд өөрсдөөртөө улс орны онцлог уламжлалыг харуулсан тийм урлагийн номерууд дуу хөгжим бүжиг гэд амар гоё юм авьяастай. Авьяасгүй байсан ч гэсэн тэд нар чинь үндэсний юм үзүүлж байгаа болохоор гоё харагдаж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нь би бас за яг амралтаараа очиод гоё юм сурах хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээд амралтаараа хараад тэгээд морин хуурын сургалтанд явж эхэлсэн. Гэтэ бас нэг удаагүй нэг 2 сар л явсан байх. Тэгээд жоохон авьяас татсноо, хүчин чармаалт татсноо бас нэг сар чадаагүй. Дорны тэнгэр дута манраад энэ аяар яг нөгөө хуураа хөвөлдөг гэсэн болохоор татаж чаддаг ганцаа. Тэгээ өөр ай баг бүгдийг нь хоолтой хоолоо идчихэж штэ. За хичээлд явъя. Өнөөдөр Хятадын түүхийн хичээлтэй. Энэ хичээлийг гадаад оюутнууд ер нь төвшин хамаарахгүй бүгдээрээ л сурах хэрэгтэй тийм. Өнөөдрийн хичээл дээр багш Хятадын хоол ундны уламжлал түүхийн талаар ярьж байна. Хятадууд хоол унданд эртнээс маш их ач холбогдол өгдөг. Манай эртний өмнө амьдарч байсан нэрт эрдэмтэн хүнс ч хэлэхдээ хоол хүнс хайр дурлал бол амьдралын бүр суурь хэрэгцээ юм аа хэлсэн байдаг. Хятадууд хоол ундны маш баялаг түүхтэй орон. Тэгээд газар нутаг том, цаг агаарын өөрчлөлт ихтэй, тухайн бүс нутгийн өв сургамал, мал, үржил, шим бүх зүйлээрээ ондоо байдгаас хоолны нэр төрөл ихтэй. Багш тэгээ хичээл дээр биднээс асуусан байхгүй юу? Хятад хоол гэж юу вэ? Юуг яг хятад хоол гэдэг хаа? Тэгсэн чинь манай ангидны хүүхд хятадууд иддэг хоол ч шиг. Багш за тийм ээ тийм. Яг тухайн орны хүмүүс л идчихвэл тухайн орны л хоол болгүй яах вэ? Ер нь яг гадаад оюутнуудтай хамтдаа хичээл орох амар гоё юм аа. Гадаад оюутнууд чинь тэгэл өөр өөрийн нутаг ингээд өөр өөрийн түүх соёлтой хүмүүс ингээд хятадыг харахтаа нэг юм ондоо өнцгөр хараад тэр нь амар игдүүтэй санагддаг. Багш тэгээд нөө
шаазан эдлэл гэдэг үгийг бид нараар таалах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд бид нараас асууж байгаа. Хятадуудын ингээ шин дөрөв нээлтийн нэг гэдгсэн чи хүүхдүүд ингээ янз бүрийн үг хэлээл байгаа юм л та. Тэгсэн чи багш за тхүүлээд өгье. Хоол идэхдээ бид нар хэрэгэлдэг гэдгсэн чи манай ангийн нэг хүүхд савах юм байна. Багш бүр үгүй савах биш гэ. Хятад хоол хүнс бусад орноос ялгаатай маш олон чанар байдаг гэсэн. Түүний нэг нь хоолндоо хүнсний арх хийх явдал. Энэ нь одоо махыг элдв үнэр болон амт муухай амтнаас ингэж салгаж өгдөг. Мөн хоолндоо хятадууд айгүй цэцэг хэрэглээд идэв. Сарнайтай евэн айгүй гоё амттай. Харин уух юмны төлөөлөлт болох хятад арх маш өндөр градустай байдаг. 53 градусын мовтайг хятад архийг маш түгээмэл хэрэгэлдэг. Түүнээс эрэгтэй хүн 25 мл, эмэгтэй хүн 15 мл-ээс хэтрүүлж хэрэглэх нь зохисгүй гэж үздэг. Гэхдээ энэ хэмжээ нь бас арай бага уу юу гэлөө. За өнөөдөр хичээл дээр баахан хоол ундны талаар ярьсан чи орой болохоор гарч ормоор санагдаад гэдэг байхгүй юу. За бай.